За сайн байцгаана уу? Манай Dark Embed channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс маань байх юм бол Dark Embed гээд 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг. Үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг channel байгаа. За тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe дараад notification on болгоорой. За тэгээд өнөөдрийнхээ хэрэгээ ярьж эхлэе. Abigail White нь 1998 онд Английн Bristol гээд хотод төрсөн ээж автайгаа амьдардаг. Маш хэцүү хүүхэд насанд өнгөрсөн гэж хэлж болно. Тэгээд 4 настайгаас л эхлээд ээж аавынхаа дандаа хэрэлдэж зодолж байгааг харж өссөн. Ялангуяа аав нь ээжийг нь маш ихээр зоддог. Сэтгэл санаагаар нь хүчирхийлэлд оруулдаг. Өдөр болгон тэр хоёр зодтолдог, хэрэлддэг. Тэрийг бол харж өссөн. Тэгээд ээж аав хоёр нь хэсэг ингээд цуг амьдарч агаад салаад Абигийн ээж нь дахин өөр нэг хүнтэй суугаад шинэ нөхрөөсөө дахиад нэг хүүхэдтэй болсон. За хойд аав нь шинэ хүүхэд төрснээ дараа Абиг зодож бас дээрээс нь айгүй муухай бэлгийн хүчирхийлэлд оруулж эхэлсэн хөрхөө охиныг. Тэгэд энэнийхэн талаар хүүхэд хүчирхийллийн эсрэг байгууллага одоо мэдэж аваад Абиг асрамжийн газарт авчиж өгсөн. За Аби бол энэ үедээ 3-4 асрамжийн газар дамжсан 3-4 одоо асран хамгаалах айлууд гэж байдаг. Тэр айлуудыг дамжсан ингээл айл дамжаал асрамжийн газар дамжаал ерөөсөө нэг доктортой сууршилтай бол байгаагүй. Тэгээд Аби энэ үедээ дунд сургуульд явдаг байсан. Тэгээд сургуультай явдаг байхдаа маш их уур уцаартай болоод байнгын хэрэгтэй хөвгт орж эхэлсэн. Тэгээд байнгын хүүхдүүдтэй зодтолт нь янз бүрийн хэрэг тун. Тийм болохоро сургуулаасаа хөөгтүүд зан ашны асуудалтай хүүхдүүдийн сургуульд орсон. За энэ сургуультаа ороод сэтгэл зүйчин Абиг болохоро маш түргэн ууртай боронктой хүүхэд байна. Тэгээ бас хайртай хүмүүстэй хаягдахаас мөн ганцаардалд орохоос маш их айдаг сэтгцийн хүчтэй байна. Тэгээд тэрнээсээ болоод маш их ууртай боронктой болсон хүүхэд байна гэж оншилсан. За ингээд Аби өсвөр настай болоод одоо нэг 12-13 настай болоод асрамжийн газраасаа гараад эмээгийн доотсон боловч маш ууртай одоо хэрэгтэй хөвгт орж зодон зохион хийдэг нь хэвээрээ байсан болохоор эмээ нь гэрээсээ хөөчтөө. Тэгээд хаашаа явахаа мэдэхгүй Аби өөрийнхөө төрсэн аав дээрээ очиж амьдрахаар болсон. Тэгэд энэ үедээ төрсэн аав нь архичин болцсон. Тэгээл өдөр шөнөгүй баар сав гэсэл ууж иддэг болсон байсан. Тэгээд Аби ч одоо дөнгөж 13 настай байгаа шүү дээ. Тэгээд архичин аавтайгаа цуг амьдраад өөрөө ч гэсэн удалгүй арх ууж эхэлсэн. Бүр өдөр шөнөгүй уудаг 13 настай хүүхэд шүү дээ. Тэ одоо яг 13-14 та хүүхдүүд ингээл пим гэж үү тийм ингээл хамсч үзэж мүддэг. Тэр бол байдаг. Гэхдээ Абигийн хувьд болохоор бүр өглөө өдөр оройгоо согтуу явж идэг. Тэгээд тэрний дээр сэтгэл зүйчин сэтгцийн гүн хямралд орсон байсан болохоор охинд одоо депрессийн эсрэг юм бас уулгуулдаг байсан. За ингээд нэг иймэрхүү байдалтай Аби амьдарч агаад 2 жилийн дараа кокаин гээд харт амхийг хэрэглэж үзээд өөрт нь маш их таалагдаад өөртөө итгэлийг нэмэгдүүлжсэн болохоор цаашдаа маш ихээр хэрэглэж эхлээд бас дээрээс нь нэмээд архийг бол бүр ихээр урдныхаасаа ихээр уух болсон. За энэ үедээ Аби бол 15-16 нас хүрсэн байсан. Тэгээд 2 удаа харамсалтай намайг хорлох гэж оролдож исэн. За иймэрхүү байдалтай Аби хэсэг байж агаад хамгийн анхны найз банттай болсон. Тэр нь өөртөө ч 15 настай нэг хүүхэдтэй 7 сар үргэлж агаад салдаг. Тэгээд амьдралтаа анх удаа хүнд хайрлуулж доктортой байдал гэж юу болохыг мэдэрсэн гэж сүлд хэлжсэн. За энэ дараа 16 та байхдаа Аби 29 настай өөрөөсөө одоо бүр бүхэл бүтэн 13 насаар ах хүнтэй бас нэг хэсэг хугацаанд жагаад салсан. За Абиг 16 та байхад хүүхэд хамгаалах байгууллага нь аавынх нь гэрт нь хурж ирж шалгалт хийснээр аавыг нь архичин гэдгийг мэдээд Абиг бол одоо дахин хүүхэд асрамжийн газар руу явуулаад тэндээсээ хүүхэд тардаг айл руу явуулаад тэр газараасаа хүүхдүүд дахиад нэг газар руу очисон. За тэгэд энэ тэндгүү нөөж явсаар байгаад 18 нас хүрээд том хүн болсон болохоор нөгөө хүүхэд асрамжийн газарт амьдрахаа болоод одоо улсаас Абид тусад нь ганцааранган байранд оруулж өгдөг. За ерөнхийдөө Абигийн хүүхэд бас бол нэг иймэрхүү. За тустайгаараа дудаагүй байхдаа Аби Bradley Lewis гээд нэг 17 той сургуулийнхаа нэг эрэгтэй хүүхэдтэй танилцаж энэ хоёр үерхэж эхэлсэн. За бүр бага багаасаа хойш энэ хоёр бол бие бинийгээ мэддэг байсан ч яг ингээд бие бинийг бол таньдгүй байсан. Тэгээд Bradley хүмүүс бол дүрсэлж хэлэхдээ хөөрхөн ааштай их тусч
Америк хөл бөмбөгийн улаан фэн нэг ийм эрэгтэй хүүхэдтэй үерхэж эхэлсэн. За энэ хоёр үерхэж эхлээд бол нэг нэгэндээ маш их хайртай болоод өдөржин шөнөжин цуг цагийг өнгөрөөдөг болоод тун удалгүй хүүхэдтэй болчдөг. За Аби 23 настай болоход бол энэ хоёр бол аль хэдийнэ 3 хүүхэдтэй болцсон байсан. Тэгээд яг хүүхдүүдээ Аби хэддээдээ гаргасныг нь бол мэдэхгүй байна. Тэгээд Брад хүүхдүүд болон эхнэрээ тэжээхийн тулд нэг барилгын компанид ажил хийдэг. Харин Аби болохоор гэртээ 3 хүүхэдтэй хараад байдаг байсан. За тэгээд энэ гуравт бол Брадийн цалин бол ханаач хүрэхгүй байсан болохоор Аби гэрээсээ ажиллаж болох юу вэ гэж бодож байгаад OnlyFans гэдэг нэг охтууд эмэгтэйчүүдийн секси зураг видеогоо хийдэг вебсайтанд бүртгүүлж ажиллаж эхэлсэн. Тэгээд өөрийнхөө нэрийг Fake Barbie буюу одоо хуурамч Barbie гэж нэрлээд эхний жилдээ $50,000 буюу сарын $4,000 болоод маш их баярлаад байж исэн ч гэсэн хэсэг хугацааны дараа Абигийн дагагч нарын цөөр сур байгаад Аби ч гэсэн одоо өөрөө нэг постлогоо болсон болохоор сартаа олох мөнгө нь бүр $1,000 болчдөг. Гэхдээ энэ $1,000 нь бол амьдралд нь хангалттай хөрөлцөжсэн. За Аби болохоор дунд сургуульд байхдаа одоо жоохон байхасаа уур хуцаартай боронктой гэж хэлжсэн шүү дээ. Тэгээд тэр нь одоо сүүлийн үед бүр амар болоод хүний ууралахгүй юмн дээр ууралдаг, орилдог, хашгирдаг. За Брад энэ хоёрын харилцааны талаар гэх юм бол энэ хоёр ерөөсөө нэг юм уу 2 өдөр лифтээр нартай байжгаад дахиад хэрүүлэн эхэлцдэг байсан. За Аби болохоор хайртай хүндээ хаягдах, ганцаараа байхаас зүгтлээ айдаг, одоо англиар бол abandonment issue гэдэг сэтгцийн эмгэгтэй. Тийм байсан болохоор Брадыг ингээд байнга юу хийж явж байгааг нь асуудаг, хаана байна гэл цаг тутам, минут тутам асуудаг. Тэгэл Брадаас анхаарал халамж бүх зүйлээ өөрт нь гаргахыг хүсдэг. Жишээ нь гэх юм бол одоо Брадаас байнгын бэлэг авч өгөхийг шаарддаг. Брадыг өөртөө хайртай гэж хэлүүлэхийг шаарддаг. Одоо бүр секунд тутам өдөрт одоо баруун 100-200 удаа хэлхийг шаарддаг. Бас Аби Брад руу мессеж бичгээр шууд 1 секундын дотор хариу бичихгүй бол бүр ингээд уурлаа тесэрчдэг байсан. Дээрээс нь нэмээд Брад Абигийн хэлснээр л хийхгүй бол Брад руу орлоод одоо бүр хэдэн 7 хоногийн хэрүүл гардаг. За нэг иймэрхүү токсик харилцаатай хоёр байсны дээр бүр амар токсик харилцаатай болсон. Тэр нь яасан гэхээр Брад дээрээс нь Абиг араар нь тавьдаг. Бас болоогүй Абиг эргүүлээд Брадыг араар нь тавьдаг. Тэгэл ингээл нөгөө хоёрын чинь хэрүүл эхэлдэг байсан. Аби ингээл чи намайг хуурдаг, надад хайргүй, хогийн залуу гээл тэгэнгүүт Брад зөрүүлээ чи ч гэсэн намайг хуурдаг үстэй хогийн өхөн мэн гэл энэ хоёр ингээ хэрэлдээд эхэлцдэг. За тийм байсан мөртлөө бас заяо энэ хоёр нийлж агаад өөр нэг хостой нийлээд group sex дээр хийжсэн. За яасан гэхээр энэ хоёр нэг удаа Halloween party-нд яваад нэг хостой танилцаад тэр хоёрыг гэртээ ураад энэ дөрөв хоорондоо унтсан. Дараа нь бас нэг удаа энэ хоёр шөнийн клуб ороод хэр нэг хоёр эгчдүүтэй танилцаад Брад тэр хоёроос манад очиж ууй мууй гэд хэлээд тэр хоёр гэрт нь ирснийхэн дараа Брад тэр хоёроос бит хоёртой унтах уу гэд асуусан чинь эгчин ч юм уу дүүн ч юм уу одоо бит хоёр та хоёртой секс хийхгүй харин би чамтай унтъя гэж хэлээд Брадыг дагуулад дэше гараад бас унтсан. За энэний дараа Брад бас нэг удаа Абиг жирэмсэн байхад нь араар нь тавиад өөр нэг эмэгтэй жирэмсэн болгочтой. Бүр энэ хоёрын үерхэл бол өстой токсик цаашаагаад. За тэгээд Аби энийг нь мэдээж нэлээд уурлаад энэ хоёрын дунд бол бөөн хэрүүл болсон. За Аби Брадийн ээжд нь амар дургу, ээж нь ч гэсэн зөрүүлээд Аби дургу. Брадийн ээж нь яагаад дургу вэ гэхлээр энэ хоёрын ямар токсик харьцаатай байгааг нь мэдчихсэн болохоор хүүгээ Абигаас салах гэж оролцсныг нь мэдээд Аби зөрүүлээд ээжд нь дургу болсон. За Аби бас Брадийн өөрийнх нь дүүрүү янз бүрийн мессеж бичдэг гэд харцчихсан. Тэрийгээ өөрийнхөө ээж авд хэлсэн болохоор Абигийн ээж аав ч гэсэн Брадад маш их дургу байсан. За Аби бол хэдий хүүхдийн асрамжийн газруудаар өсвөр насндаа явж исэн ч гэсэн ээж автайгаа холбоотой харилцаатай л байсан. За ингээс үүлдээ Аби бүр уураа удирдах чадхаа байгаад Брадыг уурандаа нэг удаа хөл рүү нутгалцдаг. Брад тэгээд тэр гэмтлээсээ болоод эмнэлэг яваад азар гайгүй өнгөрсөн. За Аби бол эргэн тойрныхоо хүмүүст уураа гаргахаас гадна танихгүй хүмүүст хүртэл маш ууртай харьцаатай байдаг байсан. Жишээ нь гэх юм бол нэг удаа клубд явж байгаа нэг эмэгтэй Абигийн талаар нэг муу сутгатай юм хэлсэн юм шиг байгаа.
За тэгсэн чинь Аби тэр эмэгтэйг араас нь дагж агаад 0 руу ороод өснөөс нь зулгаагаад нүрийг баажаад дараа нүрлэн шанаадчдаг. За тэр үед клубийнхан security ашгүй хурж ирээд цагтааг дуудаад Аби бол шүүхэд дуудагтаад 12 сарын сайн дурын ажил хийхээр шийтгүүлсэн. За тэгээд энэ хэрэгээсээ болоод Аби цагтаад баригдсан шүүхтэнтерт хүртэл дуудагдсан болохоор одоо хүүхэд хамгаалах байгууллагын ажилчид нь Абигийн гэрт нь хурж ирээд шалгалт хийсэн чинь Аби Брад хоёрын хоорондын харилцааг харж агаад энэ хоёрыг одоо хоорондоо цуг амьдарч болохгүй гэсэн шийдвэрийг гаргасан. За Брад Аби хоёр цогтой амьдрах нь хүүхдүүд ч аюултай, Брад ч аюултай байна гэд энэ хоёрыг тусад нь амьдруулах шийдвэр гаргахад Брад ээжих рүүгээ нүүж очоод харин Аби болохоор гэртээ хүүхдүүдтэйгээ уулзсан. За хүүхэд хамгаалах төвийн ажилчид нь одоо Абиг хэрцгий догшин гэж мэдсээр байж яагаад Абид ингээд хүүхдүүдийг үлдээж байгаа юм бол те одоо Брадийн хөл рүү нутаг зоож исэн танихгүй эмэгтэй рүү дайрсан гэ цагтаагийн зөндөл рекордууд байгаа штэ. Бас дээрээс нь 10 жилдээ зөндөө зодон зохион хийжсэн гэд тэдрийг бол мэджил баймарын тэгсэн мөртлөө хүүхдүүдээ энэ Абид үлдээжлээдэг. За ингээд Аби Брадыг нүүснээс нь хойш нөгөө ууртай хүүхэн чинь бүр амар ууртай болсон. Яагаад тэгэхээр одоо Брадийн утсыг нь шалгаж чадахгүй, хаана хинтээ юу гэж байгааг нь мэдчихдэггүй. За тийм болохоор одоо бүр галзуурах гэсэн гэж хэлж болно. За Брад гэрээсээ нүгээд ээжиндээ очсон болохоор Абигаас бүр мөсөн салахаар шийдээд Аби за би чамаас салмаар байна гэж хэлэнгүүт Аби за чи хэрвээ надаас салах юм бол би амиа орлоо шүү. Бас ээжийг чинь нална. Нөгөө өөр эмэгтэйгээс хүүхэдтэй олсон тэр эмэгтэй чинь ч гэсэн ална шүү гэж сүрдүүлдэг болсон. За тэгээ бас би ээжийг чинь налаад ээж чинь хэрвээ өгчих юм бол эн чинь чиний л буруу болно штэ. Яагаад гэх юм бол чи надад салах гэсэн мэстэй л гин бас Брад руу ингээл байнгын би гэрээ чин гадаа өөрийнхөө амийг хорлолч шүү. Эсвэл ээжээ чи алч шүү. Эсвэл чамайг утгалаад хайчих шүү гэх мэт мессежийг байнгын явуулдаг, байнгын сүрдүүлдэг болсон. За бас Абигийн Google-с ингээд хайсан юмнууд нь гэх юм бол яаж нүүс хийх вэ? Нүүс гэдэг одоо амиа орлохдоо хэрэгэлдэг олс гэдэг юм байна л да. Тэрийг нүүс гэдэг юм билээ. Монголоор юу гэж хэлдгийг мэдэхгүй байна. Бас дээрэс нь хэд ганцаардаж сэтгэл зүрх шархалснаас болж хүн өөхөх боломжтой юу гэд нэг тиймэрхүү зүйлүүдийг интернетээс хайцсан байсан. За бас энэ үедээ Аби 2 удаа өөрийнхөө амиа хорлох гэж бас оролдож исэн. Тэгээд яг энэ амиа хорлох гэж оролцсон нь яг үнэнгээсээ өөрт нь их хэцүү байснаас болсон уу? Эсвэл одоо тэ Брадтай буцаж нийлэх гэтгсэн үү? Яг мэдэхгүй байна. За Аби бас Брадад зориулаад TikTok гэдэг аппликейшн байдаг шүү дээ. Нэг аккаунт нэгээ тэр аккаунтн дээрээ Брадыг би утгалж исэн, алгаж исэн, зодж исэн. Цаашдаа бас зөндөө би Брадыг зодно. Брад бол сул дорой хүчгүй залуу. Би хяналтанд ороо байлгадаг шүү дээ гэх мэтээр зөвхөн Брадыг муулах зорилготой хаяг нэгээд хэдэн мянган постыг бол өдөр болгон оруулдаг болсон. Брад тэрийг нь мэдээд бол Абиг бүр улам илүү ихээр үзэн ядаж эхэлсэн. Тэгээ найс нартаа би Абигаас одоо айж гинэ. Манай ээжийг ална, намайг ална гэж сүртүүлсэн. Энэ харьцаанаас би одоо яаж гарахаа мэдэхгүй байна гэд найс нартаа бол өдөр шөнөгүй ярьдаг болцсон байсан. Бас дээрээс нь үнэхээр Аби өөрийнхөө амийг хорлцуул яана тий одоо хүүхдүүдээ минь ээж болохоор цуг бэжээ гэд Абигаас ерөөсөө салж чадахгүй байсаар байгаад 2022 оны 3 дугаар сар болж Аби дахин жирэмсэн болсон. За Брад бол энэ үедээ Абигийн гидсэн дотор байгаа хүүхд бол ерөөсөө өөрийнх нь хүүхэд биш байх гэж таамаглаж байсан. Яагаад тэгэхээр Аби ч гэсэн ингээ Брадийн араар нь маш их тавьдаг байсан болохоор биш гэж таамаглаад тэрийг Аби руу хэлсэн чинь Аби Брад руу энэ чиний хүүхэд чи намайг жирэмсэн болгосон биз дээ гэд зөндөө өдөөс нь мессеж бичсэн. За дараа нь Аби интернетээс үр хөндлөлтийн талаар бас хүн яаж утгалах вэ энэ төр гэсэн зүйлүүдийг интернетээс хайж байгаад 3 дугаар сарын 18-нд эмнэлэг яваад хүүхдээ ол авахулсан. За тэр өдөр Брад Абитай цуг эмнэлэг рүү яваад хүүхдээ аборт хийлгүүлээд тэгснийхаа дараа Аби Брад хоёр Абигийн гэрт нь очиод маргааш өглөө нь болоод Аби Брад руу дахин уурлсан. За яасан гэсэн чинь Аби Брадыг 2 өөр эмэгтэйтэй унтсан. Абиг араар нь тавьсан гэж хэлээд уурандаа галзах руу оронгуудаа хутаг аваад шууд Брад руу дараад гарыг нутгалцсан. За Брад болохоор шууд эмнэлэг рүү яваад азар гарын зүг зүгээр
идэгсэн. Тэгээд эмчнэр нь болохоор яасан бэ гэд асуусан чинь Brad өдөөс нь би ингээд утгаар тоглож байгаад гараа зүсчлээ гэж хэлсэн. Тэгээд эмчнэр тэр үнэ хэлэх юм бол цагтаа дутчих штэ. Тэгээд Abby хэрэгт оруулчих вэ гэж бодоод худлаа хэлсэн нь тэр. За эмнэлгээс гараад гэртээ очиод Abby-г одоо гайгүй болсон болов гэд бодсон чинь Abby бол зүгээр болох нь байтугай бүр өмнөхөөсөө ч илүү ууралцсан байсан. Тэгээд найз руугаа би яахаа мэдэхгүй байна. Bradтай цаашдаа яаж зүгтаа байхаа мэдэхгүй байна. Бас Bradаас уулж би үхэн эсвэл шоронд орно. Brad-ыг би алмаар байна. Миний араар тавьсан хүүхнийг би алмаар байна. Тэгтээ би тэр хүүхнийг бас Brad-ыг алж болохгүй. Яагаад гэх юм бол би шоронд орчвол яах юм бэ гэд найз руугаа мессеж бичсэн. Тэгээд хэрвээ би шоронд орох юм бол хүүхдүүдийг минь хий харах юм бэ гэд бас нэмээд бичсэн байсан. Тэгээ бас Brad руу чи надад хайргүй болцсон мэдтэй. Чи намайг жаргалтай байлгахгүй байна. Би ээж чинь толгой руу тоосох шидмээр байна гэд бичсэн. Тэгээд Abby бас нэг найз руугаа дууд мессежээр хэрвээ Brad намайг гомдоох юм бол би Brad-ыг ална. Би нэг ууралчвал уураа барьж чадахгүй. Хэнийг ч алах чадвартай гэж боддог. Манай найз нар надаа та хоёрын нэг нь үхчихэж энэ харилцаанаас гарах юм биш үү гэж хэлдэг. Би л Brad-ыг алах байх та. Тэгээд шоронд орно байх. Бас би Brad-ийн амнаас гарч байгаа нэг ч үгэнд итгэдэггүй. Үхтлэн зодсон ч гэсэн үннээ хэлэхгүй зөвхөн би чамайг утгалаа шүү эсвэл би чамайг алчин шүү гэж сүрдүүлэхэд л надаа Brad үннээ хэлдэг штэ гэд найз руу дууд мессеж үлдээсэн байсан. За ингээд 2022 оны 3 дугаар сарын 25-нд 5 дахь өдөр Brad Abby руу мессежээр хоёлаа уулзаж ярилцъя. Би чамд одоо хэлэх юм байна гэд хэлсэн чинь Abby ч гэсэн зөвшөөрөөд Bradтай уулзахдаа нэг найзыгаа Abby бас дагуулж ирсэн. За ингээд Brad, Abby нөгөө найз нь паркт одоо байгаа штэ амар awkward амар эвгүй. Дэлхийн 3-1 сандал дээр сууж байгаа л Brad Abby руу хоёлоо одоо салъя. Би чамтай цаашдаа байж чадахгүй нэ гэд хэлсэн чинь одоо нөгөө найзд нь бол амар эвгүй байсан байх. За тэгсэн чинь харин гайхалтай нь Abby Brad-ийн өдөөс тэгээ салъя өстө нэрээ асуудалгүй гэл хэлсэн. Тэнгүүд нөгөө Brad чи ингээ гайхаад өстө Abby ч уурлаа ташгараад бөөм болох юм болов гэж бодчихсон ч одоо зүгээр өдөөс нь амар култэй. За тэгээ салъя гэл хэлсэн чинь айгүй амар энэ ч одоо хин бэ гэж гайхсан баг. За энэний дараа Abby Brad-д хэлэхдээ би орой Louis Ryan хоёртой уулзсан штэ. Чи ч гэсэн хүрээд ирэж найзын өөр хоёлаа орой ингээд жоохон сууйлтаа гэж хэлсэн чинь Brad ч гэсэн зөвшөөрөөд энэ гурав гэр-гэртээ хараад хэдэн цагийн дараа Abby бааранд 5 цагт 3 хүүхдэд дагуулад бас Louis Ryan гэдэг нөгөө хоёр найз нь ирсэн. Тэр идтэйгээ уугаа сууж исэн. За Brad Abby хоёр болохоор 5 цагт уулзъя гэж тохирсон мэлээ. Тэгээ цаг 5 цаг 30 минут болсон чинь ингээл Abby-гийн уур нь урж эхлэв. Энэ өстө Brad хайчж байгаа гэл байж сууж ядаал байж ахта Brad руу мессеж бичсэн. За мессеж бичихтэй болохоор чи яагаад надад анхаарал халамж тавьдгүй юм бэ? Чи ер нь өөр хүүхэндээ унтаад ирэхгүй байгаа юм шүү гэх тиймэрхүү мессежүүдийг бичээд үлдээсэн байсан. За энэ хооронд Abby болохоор 1 шил вино, 2 коктейл, 1 шот уучаад дараа нь 0-д ороод одоо зөндөө кокаин сороод Brad-ыг эрхийг хүлээжсэн. За ингээд ашгүй 2 цагийн дараа оройн 7 цаг болж байхад бааранд Brad хурж ирэхэд Abby бол шал согтуу болсон. Brad руу ингээл шууд ойрлол те чи хаагур байсан намайг араар тавилаа 2 цаг ямар хүүхэнтэйгээ секс хийж яагаад ирсэн ингээл өстой баараар дөрөв ойрлол. Тэгсэн чинь Brad ерөөсөө тоохгүй найз Ryan-гээ хоёлаа ингээд цуг 0 орчоод ирээ да гэж дуудаад 0-д ороод хүүрхэн амттай ингээд бүр уйлаад найзтай би бүр яахаа мэдэхгүй байна. Би Abby-гаас салъя гэж хэлсэн. Ингэсэн чинь одоо араас янз бүр болоод байна. Өөрийнхөө амийг хорлоно гэдээсэн. Эсвэл намайг ална гэдээсэн. Би одоо үнэхээр Abby-гаас бол айж гин. Тэгээд намайг алчиж магадгүй. Би одоо яах вэ гэд хэлсэн чинь найз нь одоо өөдөөс нь аргадаад Brad ч гэсэн гайгүй болоод 0-аас гарсан. За тэгсэн чинь яг 0-ын гадаа Abby Brad-ыг хүлээцэн зогсож исэн. За тэгээд Abby Brad руу чимээ өстө намайг 2 цаг өөр хүүхэнтэй араарын тавьж агаад ирсэн биз дээ. Та хоёрд ер нь ингээд 0-д юу ярьж агаад гарч ирж байгаа. Намайг муулж агаад гарч ирсэн юм уу гэл бүр баараар дөрөв ойрлоо. За тэгэнгүүтэл Brad руу харж байгаа л би чамайг өстө алын шүү гэж ойрлоо. Хашгираал тэгэнгүүтээ Brad-ийн нүүрлүү ууж исэн юм шидээд дараа нь гидс рүү хэд удаа цогцоо хоёрыг нь Ryan хараад энэ хоёрыг салгасан.
Ryan тэгээ шууд Abby руу хараад чи одоо болооч ээ. Brad-ийг сэтгэл санаагаар нь хүчээр хийлэн, бие махбодын хүчээр хийлэн чи ямар балиар өхөн бэ гэд Abby-д хэлээд дараа нь Ryan руу харж байгаа. Чи юу нүнэ орой манад хоноод яваа гэд хэлснийг нь Abby сонсоод шууд Ryan руу алхаж очоод нүдрүү нь харж агаад нүүрлүү нь шүлсээ нүлэмждэг. За тэгсэн Ryan шууд уурлаа зайл гэд одоо найз охин аваад яваад өчтөг. За энэний дараа Brad бааранд очоод 3 пив аваад ширээн дээр суугаад Abby-тай юм ярих гээд байжсэн чи Abby ингээл бас согт байгаа штэ. Тэрүүгээр нэг орлоо. Би явмаар байна. Гэртээ аримаар байна. Намайг гэрт минь хүргэж өг гэл ойрлсон чинь Brad болохоор би дөнгөж зайхын мөнгөөрөө энийг пивийг авчлаа. Би одоо уучаад гармаар байна гэд хэлсэн чинь Abby ширээн дээрээсэн 3 аяхтай пивийг ингээл бүгднгийн гараараа түлхээд газраар нэг унгацсан. Тэвнгүүтээ бүр нэг цэвэн харцаар Brad руу харснаа. Одоо чиний уух юм чинь байхгүй болцсон бол намайг гэрт хүргэж өглөө гэд орилсон. За тэрийг нь хажууд нь байсан нэг эмэгтэй хараад тэр хоёроос яана бүх юм зүгээр үгээд асуусан чинь Abby шууд өөдөөсөн чи хинбэ новш минь гэд айгу доромжилсан байдлаар хэлсэн чинь тэр эмэгтэй нөхөр нь Abby руу хараад чи манай хүнтэй ингэж ярихгүй шүү гэд хэлсэн чинь Abby тэр эрэгтэй рүү уух юмаа шидээд заяа алгадаа тэгэнгүүтээ дараа нүүрлүү нулимждаг. За бүр нэг заваа. За тэгсэн чинь нөгөө эрэгтэй чи Abby-г цаашаа бай гэж түлхсэн чинь Abby газарт унаад уйлаад орлоо. За тэрийг нь харсан Brad манай хүнийг бити цохиодэ гэж хэлээд бол баараар дүүрэн хэрүүл болсон. За Abby газарт унсныхаа дараа цагтаа руу залгаад бүр заяа цагтаад ингэж хэлж байгаа. Нэг эрэгтэй хүн намайг түлхчлээ гэж хэлсэн. Одоо бүр өөрөө эхэлж тэр эрэгтэй рүү орилоо, нүүрлүү нулимаад алгадаа дуужсэн юм а шидсэн байж ш тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ цагдаад хэлэхтэй болохоор намайг өстө нэг залуу амар түлхчлээ. Энэ хүнийг баарнаас олоод баривчлаад аваарай. Тэгээ шоронд игээрээ. Би явлаа. Би энд байж чадахгүй нэ гэж хэлээд уцаа таслаад Brad руу болохоор чамаас л боллоо. Энэ эрэгтэй намайг түлхэж авах чи юу хийж исэн гэд Brad руу бол ууралж эхэлсэн. За энэ үед нөгөө 3 хүүхэд нь бааранд бол хажууд нь байж лээсэн. Ээж аваахаа тэгж амар согтуурахыг хараад хүмүүстэй хэрэлдэж зодтолдохыг хараад одоо хөөрхий хүүхдүүд ямар их айсан бол та. Ээж аваахаа согтуурсан байдал гэж одоо ялангуяа ээжигээ тийм байдалтайг хараад бол маш ихээр айсан баг. За ингээд 7 цаг 50 минут болсны дараа баарнаас энэ 5 гараад машины зогсоол дээр Brad-ийг найзтайгаа таарад найзаасаа бид эдийг гэрт хүргээд өгөөч гэж хэлээд Abby-гийн гэрт нь очсон. За очих замдаа Brad найзтаа би ч одоо очиод өгсөн баха гэхээс бол өөр юм хэлээгүй. За энэ та машинаас буугаад Abby-гийн гэрт нь ороод Abby бол хаалгаар ороод шууд Brad руу орилж эхэлсэн. Одоо арчаагаа юм чин тэр эрэгтэй намайг түлхэж ах чи юу хийжсэн? Чиний буруу штэ намайг түлхсэнд. Намайг түлхсний төлөө тэр эрэгтэйг зотохгүй яасан гэж орлоо. Тэгснээ эргэж харснаа хонь хүүхднээс юм байна л да. Тэгээ 3 настай хүүхд рүүгээ харангуйтаа чи дээшээ орж унтаач гэж орлоо. Хүн болгон руу орилол тэнцтэй галзуурч исэн. За энэ үед Brad бол Abby-г за чи минь 50 байгаараа гэж аргадах гэж үзээд хэлсэн чинь Abby шууд чив чимээгүй галзуур руугаа ороод утга авч гарч ирээд Brad-ийн цээж рүү хүчтэй нэг утгалсан. Brad гэсэн ч одоо хөөрхөн амтан бүр шоконд ороод юу болчихвоо гэд доошоо харсан чинь газраар дүүрэн цус болцсон. Brad-ийг харсан бол яг тэр үедээ Abby те арайч намайг ингээд цээж рүү мань хутгалахгүй байлгүй дээ, арайч намайг алахгүй байлгүй дээ гэсэн харцаар шоконд орсон харцаар бол Abby руу харж исэн. Тэгээд дээрээс нь тэгээд доошоо харсан чинь бүр газраар дүүрэн цус болцсон байсан болохоор тэрнээсээ болоод толгойн нэргсэн үү яасан ямар ч л байсан маш хүн шарх авсан болохоор газар тунаад өгсөн. За тэрийг нь Abby хараад бол шууд сандраад юу болчихвоо гэж бодоод эргээд харсан чинь 3 настай хүн ээжийнхээ юу хийснийг харсан травмад орсон зогсож исэн. Өөрхий хүүхд одоо бүр өстө юу бодож исэн болоо те тэр үедээ. За ингээд урд нь Abby Brad-ийг 2 удаа хутгалж исэн. Тэгээд 1 удаа гарлуу, 1 удаа хөл рүү нь хутгалж исэн. Тэгээд энэ удаад ч гэсэн цээж рүү хутгалаад үзье. Яавал гэж бодсон бах. За тэгсэн Abby сандраад шалан дээр олсон цусыг угаагаад арчаад дараа нь Brad-ийн өмсөжсэн хувцсыг хүртэл угаасан. Тэгээд энэ үед Brad шалан дээр цус алдаад хөвтөж байгаа штэ. Тэгээд ерөөсөө ингээд Brad-д туслаж гэж бодохгүй заяа өөрийнхөө амиа бодоод шалан дээрх цусаа угаагаад тэгээд өөрийнхөө өмсөжсэн хувцаа хүртэл ингээд солилцсон. Тэгээд нэлийн удаан байсны дараа Abby 999 рүү
залах гэсэн боловч утасныхаа сүлжээ унаа залгаж чадахгүй гэрээрээ нэг туслаарай гэж орилж байгааг нь хөршин сонсоод хөршин одоо цагтаа дуудаж өгсөн. Тэгээд утасны сүлжээ болохгүй байсан гэж худлаа хэлсэн байх. За хөршийг нь бол Лора гэдэг. Тэгээд Лора Абигийн хаалгыг тогтсон чи Аби бүр цэвэрхэн ягаан палаж өмссөн хаалгаа онгойлгоод Брэдийн байгаа галзуур руу Лораг бол дагуулж орсон. За Лора Брэдийг хараа шууд шархан дээр нь альчуур тавиад хиймэл амьсгаа хийж үзээд бас дахин түрүүн рүү залхаад одоо яах вэ гэд асуусан. За энэ үед Аби бол Брэдийн юусаа хажуунаас нь салахгүй те. Би чамдаа хайртай шүү. Бид нар чамдаа хайртай шүү. Хүүхдүүд чинь чамдаа хайртай шүү. Бидрийг битгий орхиорой. Битгий яваач тэгэл хажууд нь уйлаадсэн бүр шал худлаа. За энэ үед 3 настай хүн бас яг л хажууд нь зогсож исэн. Юу болж байгааг хараад. За Аби болохоор Лорад хэлэхдээ Брэд ингээд өөрийгөө хутгалсан юм аа. Бит хоёрын дунд өнөө орой айгүй амар хэрвэл болоод тэгээд утга аваа шууд өөрийгөө хутгалцсан гэж хэлсэн. За ингээд хэсэг хугацааны дараа ашгүй түргэнийхээ ирээд Брэдийг яаралтай мэс засалд оруулаад одоо нэлийн удаан мэс засал хийсэн боловч гинтлэн дэндүү хүнд байсан болохоор хутгалуулснаасаа 5 цагийн дараа нас орсон. За Аби болохоор Брэдийн цээж рүү хавигныхын дундуур хутгалаад хутхан зүрхийг нь цоолсон учраас гинтлэд илэхгүй нас орсон. За цагтаа нар Абиг бол тэр доорн баривчилж аваад мэдүүлэг авахад Аби ингээ хэлж байгаа хгүй яг юу болсон талаар нь асуусан чи Аби Брэд өөрийгөө хутгалцсан гэж эхлээд хэлж байгаа. За тэгснэ дараа нь болохоор би эхлээд хутга авсан юм аа. Тэгээд Брэд надаас хутга булааж авах гэж байгаад бит хоёр ноцолж явах үедээ Брэд ингээд өөрийгөө хутгалцсан юм аа гэж хэлсэн. Тэрний дараа дахиад жоохон байжсэн аа. Миний гарыг Брэд барьж агаад өөрийгөө хутгалцсан юм аа гэд 3 удаа юу болсон талаар өөрчилж ярьсан. За цагтаа нар тэгсэн чинь 3 настай хүүгээс нь мэдүүлэг авахад 3 настай хүү бол ээж аавыг хутгалсан гэж цагтаа нарт хэлцдэг. За ингэж хэлснээс нь болоод цагтаа нар бол Абиг шууд баривчлаад 2022 оны 7 дугаар сард шүүх хурал эхэлсэн. За Аби бол өөрийгөө Брэдийг хутгалсан үнэн тэгтээ алах зорилготой байгаагүй гэсэн чинь яллагч тал одоо хүний цээж рүү хутгална гэдэг чинь алах зорилготой л байсан гэсэн үг. Бас дээрэс нь чиний явуулсан мессеж, сүрдүүлсэн дуут мессеж бас урд нь 2 удаа хутгалсан цагдаагийн репорт гэд бүх нотлохой баримтыг нь гаргаж ирээд Брэдийг ингээд уртаас төлөвлөж алах зорилготой алсан байна гэж хэлсэн чинь шүүхийн бүрэлдэхүүн ч гэсэн зөвшөөрөөд Абиг буруутай тогтоогдоод насаараа шоронд орох ялыг бол авсан. Тэгээд 18 жилийн дараа тэнсэн харгалзах эрхтэй болно. Тэгээд сүүлд нэг сонинд Аби ярилцлага өгсөн бэлээ. Тэгээд тэрэндээ болохоор conjugal visits гэдэг одоо монголоор бол шоронд орсныхоо дараа хүнтэй унтаж болдог нэг юм үйлчлэгээ байдаг. За үйлчлэгийн ч одоо яг шоронд орсон хүмүүс ингээд эхнэрийн шоронд орчих юм бол нөхөр нь ирж эхнэр нөхөр хоёр хоорондоо унтдаг, нөхөр нь орох юм бол эхнэр нь ирдэг гэдэг нэг тийм conjugal visits гэдэг багхгүй юу. Тэгээд тийм үйлчлэгийг хүсэж байна гэд өргөдөл гаргасан байлээ. Тэгээд тэр нэг зөвшөөрөгдсөн юм үгүй юм бол мэдэхгүй байна. За тэгээд миний энэ хэрэгтэй олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү. Тэгээд Абигийн хувьд гэх юм бол хичнээн бага насны ингээд хэцүү байлаач гэсэн тий хүн алах энэ бол шалтгаан биш. Тэгээд зөндөл хэцүү амьдралтай хүмүүс байна. Харин ч эсэргээрээ ингээд ээж аваасаа илүү сайн ээж ав болж тий ээж аваахаа хийжсэн токсик үйлдэлүүд хийхгүй байхыг хичээдэг ч хүмүүс байна. За тэгээд Брэдийн хувьд их юм бол 4 хүүхдийн аав, хүүхдүүдтэй маш их хайртай байсан. Хүүхдүүдийнхээ маш сайн аав нь байсан. Тэгээд нас барахтаа дөнгөж 22 настай байсан. Бас дахин нэг зүйл хэлэхэд бол нөгөө тэр 0 дахта найздаа ингэж хэлчихсэн шүү дээ. Би Абиг хүчирхийлүүлээд надад айгу хэцүү байна. Намайг сэтгэл санаагаар дарамтлж гин, намайг зодж гин, хутгалсан ингээл хэлж яхад чинь найз нь бас орхиод явцдаг муухай. Тэгтээ ер нь л бол найзынх нь буруу биш. Абигийн л буруу л та. Тэгтээ найзыгаа орхиж явах ёсгүй лсэн байхгүй юу. Тэгээд дээрэс нь бас эрэгтэй хүн эмэгтэй хүнд ингээд сэтгэл санаагаараа хүчирхийлүүлээд зодуулаад байж гин гэхээр найз нь ч гэсэн бас нэг юм бодоогүй л бах, гайгүй илгүүгээл өнгөрцөн бах. Тэгтээ эрэгтэй хүмүүс ч гэсэн ингээд ийм хүчирхийлэлд орох тохиолдол зөндөө байдаг. Эрэгтэйчүүд маань өөрсдөө бас айгаад хэлдэггүй, олон нийтийн шүүмжлэлээс айгүй их айдаг, сул дорой гिचх болов уу, яачих болов уу гэд
боддог. Тийм болохоор эрэгтэй хүмүүс ч гэсэн ийм хүчирхийлэл зөндөө байдаг. Тэгээд ихэнх тохиолдолд болохоор найз нартай хэлэхээр ингээл за сүртэй ингээл өнгөрчдөг. Тэгж болохгүй. Бас л адилхан хүн бас л адилхан хүчирхийлэлд бас орж болдог. Тийм болохоор нэгээ сайн сонсоод ерөн л бол за чи эрэгтэй юм чи сүртэй ингэж ерөөсөө хэлхээ болох хэрэгтэй. Бас дээрээс нь эр хүн шиг бай гэж хэлхээ болох хэрэгтэй. Тэр нь одоо юу гэсэн ч үгүй. За тэгээ бас нэг зүйлийг хэлэхэд бааранд одоо тийм амир юм болж байгаа чинь хин ч ингэ цагтаа дуудаж айбыг баривчлуулаагүй юм. Эсвэл баарных нь одоо ядас эсвэрийн хурж ирээд хөөгөөд гаргаж болоогүй юм бах та гэж бодож чинь. Тэгээд хэрвээ одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн рүү ууж исэн юм шидээд гиз мэцэр баараар дүүрэн амир юм болох байсан бах. Тэгээд бас ялгаагүй эмэгтэй хүмүүдээс нь ингээд эрэгтэй хүнийг тэгж яхаж чаа. Адилхан л хамгаалаад болиулах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд та нар юу гэж бодож байна? Комментээр хичээрэй. Дугаарынхаа төгсгөлтөд зөндөө юм ярьчлаа. За тэгээд дараа 7 хоногийнхоо дугаар хүртэл түр баяртай. 줬다 재산 쇼